Монгол улсын ерөнхийлөгч Монгол улсын ерөнхийлөгчийн тухай хуулийн 9-р зүйлийн 9-ийн 1 шүүгчийн эрх зүйн байдлын тухай 15 дугаар зүйлийн 15-ийн 1, 15-ийн 4, 15-ийн 5 дахь хэсгийг тус үндэслэн нэр бүхий хүмүүсийг Ховд аймгийн шүүхэд ерөнхий шүүгчээр томилсон зарлиг гаргасан байна. Тухайлбал Нямжавын туяаг Ховд аймгийн эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчийн, Пүрүүдоржийн Баясгалан Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд тус томилжээ. Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар ерөнхий шүүгчийн нэр төртэй бөгөөд өндөр хариуцлагатай албан тушаалд томилогдож байгаа шүүгчдэд Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигийг гардуулж хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг Ховд аймаг дахь шүүхийн тамгын газраас зохион байгууллаа. Энэ ажиллагаанд манай өнөөдөр хууль хяналтын байгууллагууд, манай шүүгч нар оролцож Монгол улсын ерөнхийлөгчийн батсан дээр журмын дагуу шүүгчийн тангарыг өргөлөө. Уг арга хэмжээнд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Цэцэгмаа, эрүү иргэний хэргийн шүүгчид, аймгийн ерөнхий прокурор, хууль цаазын итгэмжид зөвлөхөд оржсорон аймгийн цагдаагийн газрын олон нийт аюулгүй байдлын хилцээний дарга ган зэрэг шүүхийн тамгын газрын эрх зүйн ажилтнууд оролцлоо. Энэ үеэр Ховд аймгийн эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчийн албан тушаалд томилогдож байгаа Нямжавын туяад ерөнхий шүүгчийн тамгыг гардуулж баяр хүргэсэн юм а. За баярлалаа. Шинэ оны босгон дээр Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар Ховд аймгийн эрүү иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчээр томилогдсондоо баяртай байна. Эрх зүйч хуульч мэргэжилтэй болно гэдэг бол нийгмийн эмч гэсэн үг. Тэгээд нийгмийн эмч бол энэ нийгэм дэх ямар зөрчил дутагдал байна. Ямар хүмүүсийн эрх зүй эрхэн зөрчигдөж байна. Тэр зөрчигдсөн эрхийг сэргээн тогтооход бол үйл ажиллагаагаа явуулдаг болохоор хууч мэргэжил бол бусад мэргэжлээс бол чухал. Мөн энэ үеэр Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилогдож байгаа Пүрүүдоржийн Баясгалан шүүгчийн тангараг өргөж Монгол улсынхаа төрийн далбаанаас хадис авлаа. За энэ олон үндэстний өлгөө болсон Ховд аймагт шүүгчээр ирж томилогдож ажиллаж байгаа баяртай байна. Тэгээ цаашид хуулиа дэдлэн шударгаар ажиллана. Тэгээ энд хамт олонтой болоод Ховд нутагт ирээд ажиллах болсондоо маш их сэтгэл өндөр байна. Ийхүү Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар ерөнхий шүүгчийн албан тушаалд томилогдож байгаа шүүгчдэд Ховд аймгийн хуулийн байгууллагын дарга удирдлагууд шүүхийн хамт олон баяр хүргэж цаашдын ажилд нь амжилт хүсээд дурсгалын зүйл гартулсан юм а.